Хурсан өнгөрөх цаг хугацаанд хөтлөгдөн амьдрах хүмүүний уярал ухаарлан өнд төрүүлж яв. Сайн бацхан эрхэм үзэгчтэй Үлзий телевизтэй хамт байгаа нийт эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Ухаархай цовруул нэвтрүүлэг маань дахин та бүхэндээ хүрэх болсондоо баяртай байна. Тэгэхээр ухаархай нэвтрүүлгийг надтай хамт Эрдэнэзуу хийдийн хамтлан Баасан Сүрэн багш маань хамтран явуулдаг байгаа. Тэгэхээр Баасан Сүрэн багштай энэ өдрийн мэндийг альтгая. За нийт телевиз үзэгчтэй бас энэ өдрийн мэндийг хүргэе. Тэгэхээр Үлзий гэсэн сайхан нэртэй энэ телевиз байгуулагдаж байна. Тэгээ энэ телевизээр миний ухаархай нэртэй цовруул ярианууд явахаар болж байна. За хүмүүс энд бас олон бас ритмтэй ламнар бас ярьж, олон бас ритмтэй янз бүрийн хүмүүс бас ярих болов гэж бодож байна. Тэгээд нийт монголчууд маань ухаантай хүмүүс юм чинь, тийм ээ, ухаарах, гэгэрх, сэхэр хэмтлээ одоо өөрийгөө өөрчлөхийн төлөө бол байнга итгэж чармаалт гаргаж өөрийгөө хөгжүүлж ажиглалт хүрэх болоо гэж найдаж байна. Тэгэхээр бурхны шишний талаар эхэлж ярьж эхэлмээр байна л да. Бурхны шишин бидний амьдралд яаж хэрхэн нөлөөлж байгаа юм бэ? Магадгүй хүүхэд 8 наснаас 80 наснаад хүртэл мани бадмэ хум гэдэг майныг бол мэддэг шүү дээ. Гэвчиг утгыг бас мэддэг нь хэд байгаа болоо гэж бодож байна. Тэгэхээр бурхны шишний талаар танилцуулъя. Тий. Тэгэхээр яг би ихэд 1991 онд Эрдэнэзуу хийдэ шавилцуулсан лам аврах юм л дээ. 24 жилийн туршид энэ лам гэсэн нэралдрыг зөөж энэ хувцсыг өмсч ингэж яваа. За тэгэхээр Монгол бол олон зуун жилийн туршид бурхны шишний уламжилтаа ийм аргатсан юм. Бурхан багш бол бидний нэрдээ бурхан багш гэдэг хүн бол 2500 жилийн тэртээ бол энтхийн оронд бол гэгэрж хааны аг хүүхэд байсан байдаг. Тэгээд өөрийнхөө одоо тэр хүнд бол бүхэл зүйлс байсан. Эд хөрөнгө, алдар нэр, тийм ээ. Одоо бүхэл зүйлс байсан. Эд баялаг бүхэд байсан. Тэгээд нэг л одоо өөрийнх нь тэр байж байгаа байдал хангалттай биш, тийм ээ. Тийм болоод тэгээд хүн өхдгийг, хүн зовдгийг, хүн өвддгийг, тийм ээ. Юмс мөнх байдаггүй гэмэдээд тэр цагт хаан бүх юм орхиод ингээд явсан байдаг. 29 настайдаа гэрээс гарсан байдаг. Тэгээд 6 жилийн туршид өөрөө бол бясалгал хийж өөрийгөө эрэлхийсний эцэст гэгэрэл гэсэндээ сайхан утгыг олсон гэж. Тэгээд гэгэрснээс хойш 49 сая юм дуураагүй байдаг будаа. Ямар нэг юм хэлээгүй. Яагаад тэгэхээр яаж яануу гэхээр нэгэнт гэгэрэлтлээ болвол гэгэрсний дараа бол юм ярих, юм хэлэх нь өөрөө бол тийм маш тийм болох гэх юм уу, маш тийм бод бодлоос дэндүү хол зүйл байдаг. Тэгээд маш олон одоо тэнгэрс маш олон хүмүүс л танд одоо сануулга гэж одоо хүлээж гуйж одоо ингээд тийм ээ. Ухаарлын гэгэрэл яаж энэ гэгэрэлд хүрвэ гэдэг талаас нь гуйсан, гүлэлсэн байдаг. Тэгээд будаа ярьж эхэлсэн. Тэгээд ярьж эхэлснээс хойш насралтгүй 45 жилийн туршид яриад тийм ээ. Тэгээд 81 сүлжээтэй нэрманд өрүүлсэн юм байдаг. За тэгээд 45 жил будаагийн ярьсан номол сургаалуудыг өдөр сайн мэдэх ганжуур гэж нэрлэдэг байгаа. Төвд хэл дээр ингээд одоо ууцсан байгаа. Монгол дээр бас орчуулсан, монгол шүүс орчуулсан. За тэгэхээр тэр номол сургаалуудад яаж яанаг вэ гэхээр ер нь бол будын шинтэй хүн гэдэг бол тийм 3 зүйлийг бол зүйлэнд бол залбирч эцгэж өмших ёстой гэж бурхны номод хэлдэг. Тэрний яваа нэг бид нар сайн мэддэг да гончгсөн мэн гэж ярьдаг тийм. Яасан ч хууг тэгээд 3 мэн гэсэн үг л дээ. Бурхан ном хуурга 3 юм байна. Бурхан гэдэг маань бид нар бурхан гэхээр нэг тийм нэг хөндөй бөөд тэр тэнгэрийн дээр байдаг ч юм уу тий сүм хийдэд байдаг ч юм уу яг тиймэрхүү маягаар ойлгоод байгаа юм л да. Энэ утгаан бол биш л дээ. Бурхан будаа бурхан гэдэг маань бол цаглашгүй хэмжээ хязгааршгүй хаасаагүй байж байгаа оршихуд байж байгаа тийм аниргуугаар тийм ээ хайраар анирэлээр хүн болгон дотор хүртэл байж нуугч байгаа тийм чанар юм шүү дээ тий. Бид нар бурхан гэж нэрлэлчээд байгаа бол ер нь бурханыг бид нар ингээд бидний талаас нь бурхан янз янз гэж нэрлээд байгаа бол цаана бол бурханыг яаж нэрлэх нь бол хамаагүй учраас бурхан бол тий. Тэгээд яг шаварт унсан хүн шавраас гарахын тулд шавар дээр иргэдэр байгаа хүндэл найдаж тийм ээ яаж гарсан байг татуулж гарах боломжтой байхгүй. Тийм болохоор зовлон зүдгүүрт бид нар байж байна. Тэгэхээр энээсээ гарч тийм ээ уур хэмлаа ялан дийлж, шунлаа ялан дийлж, би гэсэн үздээ ялан дийлж ингийн тулд түүнийг ялан дийлж чадсан хүнээс асуухаас өрөөхгүй байхгүй. Тэгээ тийм ингээд хайх хэвээр бол ямар зовлонд олсон хүн бол нэг тийм гарцхайдаг. Одоо
яаж энэ зургангаас гэтлэх үү те гэдэг тийм арга замаа хайдаг байхгүй. Тэгээ хайнгууд мэдээ тодорхой хэмжээний шалгуур тавина шүү дээ. Энд дээр очиод зүгөө тэн дээр очисон тийм билээ гэдэг ингээд явж байгаа юм л. Тэгээ ингэж явж байгаад ухаантай хүн бол яаж нэг гэдэг өөртөө тохирох энэ л жинхэнэ аврал болж чадах хүн байна гэснээр юм бол олж аваад сонгох хэрэгтэй байна л да. Тэгээд түүний сонгосныхаа дараагаар яаж нэг гэдэг түүний одоо ингээд хэлсэн ном сургуулиудыг юм өөрөө хэрэгжүүлж тэгээд өөрийгөө өөрчилж ингийн төлөө идэвх чармаалт гаргах хэрэгтэй. Тэгэхийн тулд лам хуургаар байдаг юм уу, лам багшаар байдаг юм уу тэрнийг заалуулж ойлгохгүй болвол нэг нь будаа одоо байхгүй. Тэр 2500 жилийн өмнөөс. Тэгээ одоо тэр хэлж байгааг нь бид нар аваа мэдикээр ойлгож мэдэхгүй юм байдал үүсдэг байна. Тэгэнгүүт лам хуургат бас анаж шүтэж тэр зүйлсийг одоо мэдээ таних төлөө ингээд илэрхийлдэг. Тэгээ ном нь бол бурхнаас сургаал. Тэгээ энэ бурхан ном хуурга гуравт гэдэг нэгсэн бодын шинтэй юм гэж байна л. Тэгээ би бол нэг тийм изм юм уу заавал энэ талцал хуваадлаа тийм ярих дурггүй л дээ. Будаач суурин тийм зүйл яриаг. Ерөөсөн цаад гарах мөн чанар нь бол бид нэр биеийнхээ хайрлах тухай, тий? Биеийнхээ бүгдээрээ л азаргалтай сайхан байх тухай, бүгдээрээ л гэгэрэх тухай л энэ номонд гарч байгаа байхгүй. Дулунгаас гэдэг тухай гарч байгаа байхгүй. Тэгээд зөвхөн хүнд бол нэг хүн бол сэтгэлийн амьтан шүү дээ. Сэтгэлийн амьтан, тий? Биений нүглээс хэлний нүгэл нь илүү хүнд байдаг. Хэлний нүглээс сэтгэлийн нүгэл нь илүү хүнд байдаг. Яагаад тэгж яануу гэхээр хүн эхлээд сэтгэлдээ юм бодоод дараагаар нь яриад дараагаар нь хийдэг. Сэтгэлдээ юм бодоогүй байж ярьж хийнэ гэж байдаггүй. Тэгээ хамгийн анхдагч нь сэтгэл байгаа байхгүй. Тийм болохоор сэтгэлийн учрыг олох юм бол бүх юм учралтна. Сэтгэлийн учрыг олж чадахгүй байж тийм ээ би хэлийнхаа учрыг олох боломжгүй. Уурынхаа учрыг олох боломжгүй тийм шунатаархаа олох боломжгүй. Би махуудын төр муу дадлыг хянах боломжгүй байхгүй. Тэгтэл яадаг вэ зовлон зүдгүүр ч юм уу тийм их үзүүл тохиолдохоор бид хамгийн түрүүнд сэтгэлээр унцдаг. Тэгэхээр хүнд ямар нэгэн итгэл үнэмшил заавал байдаг байхгүй. Заавал нэг итгэл үнэмшил байдаг. Тэр нь магадгүй Будда байдаг юм уу, Иесус байдаг юм уу, Мухаммед байдаг юм уу, эсвэл бөөмөргөлж байдаг юм уу. Ямар нэг юм заавал хүн итгэж байдаг. Эсвэл зүгээр нэг одоо марксизм тийм байлж байдаг юм уу те. Нэг онолж юм уу нэг юм итгэж байгаа байхгүй. Тэгээ түүнд итгэснээрээ тэр хүн бол сэтгэлээр тэнхээ авч яадаг, тайвшрал авч яадаг тийм зүйл шүү дээ. Нэгсэндээ сэтгэлээрээ бид нар амархаа унцдаг. Тэгээ тэр итгэсэн зүгстэй ингээд бодоод тэрэндээ ингээд даатгад юм уу тэрэндээ ингээд итгээд ингээд ингэчингүүт нэг сэтгэл нэг тайтгал аваад тийм ээ. Тэгээ түүнээс нэг тайвшрал аваад тэгээд ухаарад өөрчлөгдөд ингээд явах боломжтой байдаг байхгүй. Тэгээ нэг чулууч байж болно хамаагүй. Чи аав ээж нь ч байж болно. Дотор байж болно тий. Заавал нэг итгэл үнэмшил хүнд байгаа байхгүй тий. Тэгээ монголчууд бол яг будын шний уламжилтай энэ итгэл үнэмшилтэй толгойж олон зам шиг ингэж бүр амьдрал ахуйнд нь хүртэл ингээ орцсон ингэж л явж байгаа арт түмэн шүү дээ тий. Тэгэхээр одоо яг баттай биш мэдээгээр бол би сонсох нэ дэлхий дээр 2000 гаруй шашин байдаг гэж би сонсч байсан мэн жижиг том хамаагүй тий. Гэхдээ энэ шашин дундаас яагаад заавал буддын шишин Монголд ингэж их газар авч мөн түнчлээ одоо төрөний яриан дээр ч гэсэн би хэлж байсан. Умманы бадмынхыг мэдхгүй Монгол хүн гэж бараг байхгүй шүү дээ тий. Тэгэхээр яагаад заавал буддын шишнийг бид нэр сүсэг бишрлээ болгох хэрэгтэй юм бэ? Бурхан тахилтай байх хэрэгтэй юм бэ? Тэгэхээр яг дорны соёл бол яг буддын шишний юу бол ингээл өгцсөн л да. Болоромлоо бол уламжил дээдлээ бол ингээл буддын шишний нас бол дорн төлөвт өгцсөн байдаг л да. Тэр бас газар нутгийн онцлог буддагийн нам сургалт төгсөн юугаараас бас хамаарж байгаа. За таны асуулт бол яагаад зүгээр хүнд шалгуур тавьбал алин шүтэх вэ гэдэг юм бол сонголт ирэх юм бол манай жишээл хар хорин байна шүү дээ. Хар хоринд бол хар хорин хотын ерөнхий нэг одоо зураг юуг нэг гаргаад план гаргаад тавьчихсан байна л да. Тэрнийг харж байхад 17 будын юуны шишний сүм байсан гэж байгаа байхгүй. Тэгэхээр Чингис хаан өгөөдөө хаанад нь бол бүх шишнийг хүлээмжшүүлдэг байсан байна. Тэнд бол лалын сүм байсан байна, христийн сүм байсан байна. Тэгэхээр тэнд 13 будын шишний сүм байсан байдаг. 13 тий. Тэгэхээр би бол анзаарч байхад бол ингэсэн болоо гэж би ойлгоод байна. Бүх шашны хүмүүсийг ингээд цуглуулж яриа. Тэгээ би таамаглаж байна л да тий. Ингээд чи юу шатдаг, манаа юу гэж байгаа юм тийм ээ. Энэ нь юу гэж байгаа юм тий. Гээд тийм ээ илүү одоо эдэмж чадсан үзэн пагуламны тийм яриа байдаг байхгүй бас түүх домгонд ярьдаг. Пагуламч бүр ингээд өөрийнхөө бүр ингээд бүх бие хаа бүр ингээд салгаад ингээд тавиад буцад нийлүүлээд ингээд юу юм болсон гэж ярьд юм байна. Тэгэхээр тиймэрхүү байдлаар бас Монголын үе үеийн хаадууд дандаа тийм ээ бурхны шишний ам сургаалтай том энтгүүдийн орны шүтэн ламнууд салж ирж төрийн багшаан болгож ингээд шүтчихсэн байгаа байхгүй. Тийм боломжтой. Тэгэхээр тэр үедээ байсан.
За тэгээд яг сүүлд Монгол хоорондоо тэмцэлсэн, Монгол ингээд дороотсон тэмцэл болсон. Тэрний дараагаар дахиад халахын Автансан хаан бол маш хүчтэй ноён байсан. Түшээд хааны түшээд хүний үшэг алтан уургийн хүн байсан. Тэгээд тэр үедээ яасан бэ гэхээр Монгол хүмүүсийн нэгдэхтэй нэг бодлогын тэм зорилго юу хэрэгтэй байсан. Тэгээд тэр өөрөө бол 3-р лалам содон жамстай уулзаад тэгтээ содомс нэр өгөөг байсан л да. Тэгээд нэр өргөөд тэгээд тэндээс бол маш олон бурхан шүтэнүүдийг залж авчирсан, шүтгэл ламыг авчирсан байдаг. Тэгээд Эрдэнэзөөд анх үүссэн байхгүй юу? 1586 онд анх авчирч үүссэн байдаг. Тэгээд түүнээс хойш манжийн одоо үед л бол манай будын шний 2000 орчим сүм хийдүүд Монгол байсан байна. Мөн бас 100,000 гаруй лам хуургууд Монгол байсан байдаг. Тэ маш их олон намрахтай байсан. Тэгэхээр тэр уламжил болвол олон зуун жилийн турш бүр Монголын бүр ахуйд нь ер нь энэ төрийг нэг удирдах нэг энэ хос ёсны сургаал гэж байгаа. За төр бол яадаг вэ гэхээр яг хүмүүсийн захирддаг одоо тэгээд алга учрaan авдаг хүмүүсийн тэтгэдэг одоо яадаг хууль цаасаар нь мардаг юм эмчилгээг нь үзүүлдэг тэр бүх юм хийгээд явж байгаа байхгүй. Тэгэхдээ хүний ёс суртахууны барихад гэсэн байхгүй. Түүнийг барьдаг хяндаг зүйлс нь бол ерөөсөө энэ хос ёс байгаа байхгүй. Нэгсэндээ шашин заавал хам байх хэрэгтэй. Ягаад одоо шил Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Библиэр гараа тавьчаад тангараар өгдөг юм те. Хүмүүсийн итгэлээр нь сэтгэлээр нь заавал ингээд нэг зөв ёс суртахуунд ингээд нэгдэх тийм үзэл сургаал заавал байх хэрэгтэй байхгүй тий. Тэгээ ийм ёсоор л манай монголчууд өвчүүд байсан бол явж ирсэн тийм уламжлалтай юм байна лээ. За тэгвэл яг орчин үед одоо сонголттой болчлаа тийм үү. За тэр уламжлал нь тийм байсан байж. Одоо сонголттой болчлаа. Аль шашин шүтэж болно. Таны би заавал нэг шүтдэг юм гэх байхгүй. Тэгэхдээ тийм ээ аль нь илүү бас зөв юм шиг байна. Буруу юмд итгээд юм уу буруу зүйлс ингээд хөөгөөд яваа түүнээсээ болоод бас хүмүүсийг одоо ингээд та нар анзаарсан бол одоо телевизээр ингээд маш юм гарч ийн шүү дээ одоо ингээд лалан ингээд одоо юу тийм юм тий. Тэгээ энэ яаж бодсон зөв гэж хэлэх аргагүй байхгүй тий. Гэтэ магадгүй тэр хүмүүс тэр юугаан бас ойлгохгүй бас буруу гэж явж байгаа байх бол байж болно л чамд бүх сонголт байгаа байхгүй тий. Ямар ч байсан будын шишний тухайтад бол ямар байдсан бэ гэхэлэр ерөөсөө л хайрлах тухай л тий. Биенийгээ уушлах, бурхны шишний ихэрхний уламжлал Монгол гэсэн байна. Бие биенийгээ уушлах тухай, яаж бие биенийгээ хайрлах тухай, яаж өгөх тухай, яаж өөрийнхөө уур хөмдлийг хянаж одоо гэрэх тухай, өөрчлөх тухай ийм л номон сургаалуудыг бурхны шишний номон сургаал юунд гол үзэл баримтлал нь бол энэ байдаг. За хоосон ч нэр үзэл юм уу хүн үзэл бол байгаа л да. Тэгэхээр тэр нь бол тэр бид өнөөдрийн амьдрал дээр болоо ойлгоод юм хэрэгжүүлэхэд гэсэн шүү дээ. Хамгийн түрүүнд бид нар одоо ер нь яг ямар над хэрэгтэй гэдэг л ийм зүйлс ярих байх л та. Яг энэ орчин үеийн залуучууд магадгүй одоо бурхны шишнийг мэддгүү хүмүүс те. Ер нь ингэсэн ч бид нэр өвхөн, буян хийсэн ч өвхөн, одоо нүгэл хийсэн ч өвхөн гэж одоо боддог шүү дээ те. Тэгэхээр яагаад заавал бид буян хийх ёстой? Яагаад буян хийх ёстой юм бэ гэдэг тэгэхээр нэг зүйл байна. Ер нь буян нүгэл гэж байдаг юм уу юу гэж тийм ээ. Тэ. Их усүрэн. Их усүрэн те. Урд хой төрлөж байдаг юм уу те. Тэгэхээр буян нүглэж байдаггүй нэг амьдрал бүхэн дуустдаг болвол тэг шаардлага юу байгаа тий. Өөрөө л ингээд сайхан ингээд яваад ингээд дуусах хэрэгтэй юм шүү. Би бас нэг иймэрхүү асуудалтай тулгарч байлаа. 1998 онд санагдаж байна. Би 91 онд лам болцсон байсан. Шинэ зургууд оюутан болцсон. Би өөрөөс асуусан байхгүй. За одоо яана буян нүглэж байдаггүй л яана тий. Урд хой төрлөж байдаггүй л яана. Би ч одоо шатлааштай байна. Хаана юм болоо тий. Юуны төлөө ингэж явж байна вэ тий. Тэгэл дараа нь би гайхалтай хүмүүстэй уулзсан, гайхалтай ламартаа таарж байсан, сонин юмудаа би ууширж байсан, итгэхий аргагүй юмтай ууширж байсан. Тэгээс сүүлд нь би пистол хийдэг боллоо. Пистол хийгээд яхад янз янзын мэдрэмжүүд мэдэрсэн хүмүүстэй таарж байлаа. Бас тодорхой хэмжээний жоохон мэдрэмжийг би бас авч байлаа. Ингээд бодоод үзэхээр би нийт үзэгчтэй альмаар байна л да. Би ламаарахгүй, хотлоо хэлэхгүй. Үнэхээр урд хой төрлөж байдаг хүмүүс. Үнэхээр бид нар бол нэг амьдраад бүх юм дуустдаггүй хүмүүс. Үүлийн үргэж байдаг. Буян нүгэлгэж байдаг, тий. Тэгж асууж байгаа нь баг нь би өөрийгөө байна уугүй юу гэж асууж байгаа яг ялгаагүй байдаг байхгүй. Тийм болохоор би тэрний баталгаа нь бол олон янзаар бас ярьж болно бас. Ярил тий. Жишээлбэл нэг айлын олон хүүхэд тис зөөр зангаашинтай байдаг. Яг адилхан хүмүүжүүлж байгаа тис зөөр зангаашинтай байдаг. Яагаад? Яагаад гэвэл урд төрөл байгаа юм бас нэг баталгаа. Жишээлбэл маш олон авиастай хөгжим дардагч байдаг, янз авиастай багтаан тодроо тэгэлдэ тийм гайхалтай гэдэг. Тэ? Тэр урд төрөлдөө ямар нэгэн байдлаар хөгжимчин ч юм уу тантай холбоотой байх магадaltaй байдаг. Тэгээ энэ бүгдээс үзэхэд бол үнэхээр урд хойдолтой шинэ тухайн хүртэл ярьж байгаа шүү дээ. Сүнсний чимэн хүртэл гаргалаа тий. Ингээд гэдэг юм байна. Клиник хөвгөлд оржсон хүмүүс л зөндөө нэг ярих байх л та.
Тэгэхээр өөхөд дуусахгүй юм байлээ. Би өгч цаашаа би үргэлжлээдсэн, бүх юм цаашаа үргэлжлээдсэн. Тэгээ буцаад ирсэн тийм юм байл ингээл ирж байгаа. Одоо Австрал аялал хийдэг манай найзраас юм байна. Мессагаар аялдаг хүмүүс юм байна тийм. Тэгээ энэ бүгд чинь буян нүглэж байдгийм шүү гэдгийн гол баталгаа байхгүй. За одоо тийм. Завуу төрдөл буян нүглэж байдаг болчлоо тийм. Тэгэнгүүт одоо чинь хариуцлагын тухай бол юм гарч ирж байгаа байхгүй тийм. Тэгэхээр яг бол үүлийн үрийн тухай заавал энэ дөр бас тодорхой хэмжээнд ярихгүй болж. Тэгвэл ягаад заавал буян хийх хэрэгтэй юм гэж аав байдгийм байж тийм. Тэгвэл буян хийснээр чамд ер нь буян хийн гэдэг маань бас өргөн ойлголт шүү. Буян хийнэхээ заавал ном уншуулах юм ч юм уу хүнд юм өгөх юм заавал биш шүү. Тэр мөн л доо тий. Буддаагаас ингэж аль болохоор өглөөгөө гэж буян үлдэж амьдраа гэд шамнартаа хэлсэн байл. Тэгсэн чинь нэг хүн гараар өгсөн шам. Яасан гэсэн чинь ингэж хэлсэн. Багш надад одоо өгөх юм юу ч байхгүй шүү. Одоо тэр би юугаа өгнө гэсэн тий. Тэгсэн чинь Буддаа хэлсэн гэж. Үгүй юу ярина чамд ийм сайхан нүд байх чинь бослоо сайхан харчихал да тий. Чамд ийм сайхан царайц байх чинь бослоо хараад сайхан инээчгэлтэй тий. Чамд ийм сайхан бие хаа байх чинь эрүүл срол бие хаа байх чинь ажил хөдөлмөр хийгээд ус цусыг аваад тийм яадгийн бодлыг нь хаглаад хүн туслал да. Чамд ийм сайхан үг хэл яриа байх чинь бусдыг хайрын үгсээр дайлаач тий. Юу гэсэн үг вэ гэж хэлсэн гэж тий. Тэгэхээр нэгсэндээ буян хийх боломж тийм ээ чамд хангалттай энд байгаа байхгүй тий. Өгөх заавал тийм буян гэдэг маш өргөн ойлголт шүү. Хүнд нэг дотн харахад юм сайхан бол. Хамгийн гол нь энэ дээр нэг зүйл байгаа юм. Чи тэр буяныг хийсэн бол чам дээр л гарна гэсэн ойлголт. Энэ маш чухал зүйл. Чи бас нүгэл хийх юм бол чам дээр л гарна гэсэн ойлголт. Энэ маш том хариуцлагатай ойлголт. Тэ. Энэ үзэл өөрөө бас нийгэмд хэрэгтэй байхгүй юу? Тэ. Одоо нүгэл хийх болохгүй шүү. Би нэг хичнээн сүжиггүй хүн ч гэсэн хичнээн одоо энэ нүгэл буяныг итгэдэггүй хүн ч гэсэн хөхтэй хүрт боддог гэж байгаа. За одоо яана тэ. Нэг буян нүгэл гэж байдаг байсан одоо би одоо яадаг үлээ тэ. Юу болдог болоо одоо гэдэг ингээл тийм сэтгэл заавал төрдөг гэж байгаа байхгүй тэ. Яг хэлдэг тийм үлгэр домог хүртсэн юм байдаг шүү дээ. Одоо дорцод би нэг баян маянд нэг анчин байсан. Тэгээ ном байсан ч номын одоо ингээд үгүйсгээд ингээд тэр хашигтаа гэдгсэн. Тэгээ хүүхдийн дээрээс над ангийнхаа нэг баримт хийгээд чи хайцсан уу яасан гэдэг ингээд баримт хийж өгсөн чинь хамгаалцсан чинь тэр ингээд дэвссэн байсан тэ. Баримт хийж өгсөн дэвссэн байсан гэл тэ. Энэ бол одоо домгийн чанартай боловч цааталтан бол хин ч гэсэн нүгэлтэй хүн ч гэсэн одоо итгэдэггүй хүн ч гэсэн хүүхдээ заавал нүгэл буян байдаг гэдэгт бол цаанаа тийм юм явдаг байхгүй. Эн чинь юу гэсэн үг гэхээр яасан буруу байж болохгүй юм байна шүү. Зөв байх хэрэгтэй юм байна шүү. Тэгвэл эн чинь буцаад би өөрөө хохироодох юм байна шүү. Тэ? Одоо та нар нийгэмдэр анзаарна шүү дээ. Холгаа ч юм уу тийм их юм бол чамайг цагтаа барьж аваад шорон хөөс хүлээлгэж байгаа шүү дээ. Яг энтэй адилхан энэ тогтолцоо шүү дээ. Яг энтэй адилхан үйл өөрийн тогтолцоо сайшгүй байгаа байхгүй. Тэ? Үүнийг л бид нар хүмүүс ойлгох хэрэгтэй. Үүнийг бид нар ойлгочих юм бол зөв байх тухай бид нар бас итгэж хамаалт гаргаж болно. Тийм ээ. Зүв байх юм бол буцаад надад зөв юм ирдэг юм байна гэдэг тэр өмчлөөсөн өөрөө хүмүүс нийгэм засраад хүмүүс өөрсдөө ингэж явах ийм боломжтой зүйл байхгүй юу? Нийгэмд одоо сүсгтэн олон гээл маш их хүмүүс байна л да. Сүсгтэн олны дэмжлэгээр маш олон хэд одоо татсангууд бас хөгжиж дэвшиж байна тий. Тэгэхээр яг үнэнчээр зөвөр сүсгэлнэ гэж яг яахыг хэлдэг юм бэ? Энэ ийм зүйл байгаа. Одоохон жишээлбэл бид нар маань уншиж байхдаа ч юм уу өөрөө бодож яадаг тий. Тэгээд ирэх нь ингээд явж байгаа юм л да. Тооны төлөө тооноос илүү чанар чухал байхгүй. Тоон ирэх нь явж байгаа юм л да. Одоо ингээд маань үед. Оо тэр илүү өдрөж битгэхгүй дээ, хоёр битгэхгүй дээ 76 тэгээд зингээс ингээд хүмүүсийг моолол тий. Эсвэл дундуур ганцлаг хэлж байгаа юм яг тий. Маань үед. Оо чи хаагур димитнээд байгаа юм бэ. Тэгээд энэ ирэх нь яваад байдаг. Тийм ээ. Тэгээд хоолундаа хэгээ шил натсан юм уу гэдэг ингээд яваад. Тэгэхээр энэ бол үнж байна гэх байхгүй. Жохон дутуу байна гэх байхгүй. Үнэнчээр сүжиглэнэ гэдэг маань болохоор тийм ээ 2-3 янзын бас дараалалтай шаттай байж болохоор гэсэн санагдаж байгаа. Номонд ч бас тэгж хэлдэг. Эхлээд сүсэг хүшил хүнд зовлон байнгут итгэжингүүт түүндээ ингээд даатчих юм одоо тайвширлаа авч байгаа байхгүй. За нэг тийм ээ. Нэг залбирч нэг уншичвал нэг бичдэг юм даа ч гэдэг ч юм уу нэг энэ хөө юм орж байгаа юм л да. За тэгтэл иймгүй бол бүр хэцүү байхгүй юу? Бас хэцүү болж байгаа. Тэгэхээр энэ мухар сүсгэн бас тэгтэл тамаар ашигтай байхгүй юу? Ингээд тэгээд ингээд өмшөөр ингээд явж байгаа. А тэгтэл зөвхөн энэндээ ханчаад цаашхан илүү мэдээ сэхэрийг гэсэн тийм хандлага байхгүй байгаа даа жоохон буруу болчиход байгаа. Тэ? Би түрүүний дугаарт хэлжсэн да. Ганжуурт бол дандаа асуулт хариулт байдаг гэж тэ. Тэгээ асуулт хариулт юм бол тэн дотор юу гэж хэлсэн юм бэ? Тэрнийг үлээ ойлгож мэдээ гэдэг үлээ орох нь чухал байхгүй. Тэгэхээр асуулт хариултын номыг л зөвхөн тэр тасалдаа уншуулчаад ингээд болоо тэгээд нэг юм бүхэн болчихно гэдэг маань бол нэг бод байлаас дэндөө жоохон холт юм асуудал байхгүй. А тийм хүн болвол яаж нэг төр хизээч бурхнаа мартдаггүй хизээч бурхантайгаа итгэж шилтэйгээ хамт байдаг тийм ээ.
Над манай багш маань хэлж байсан. Ороо дээрээ өөрийнхөө багшийг дандаа залж яваарай. Шүтдэг лам сахиус бүх юм залж байгаа. Энд дээр байна шүү гэж багсалж яваарай. Баруун мөрөн дээр ээж хагаан залгаарай. Зүүн мөрөн дээр баруун мөрөн дээр аавыгаан залгаарай. Зүүн мөрөн дээр ээж хагаан залгаарай. Ингээд этгээд зүтгэлээд ингэ явж байгаа тохиолдолд ямар ч зовлон амьдрал дээрээс чи даваад болж гарч чаддаг юм шүү гэж хэлсэн байхгүй. Тэгээ энэ итгэл үнэмшлийн хамгийн хүчтэй чанар нь байхгүй. Тэндээ ингэ залбирчих за танд харж байгаа да багш маань те. Тэнд гэж байгаа да гэ ингэ бодчиход л сэтгэлээр маш том эрч хүчийг тайвшрлыг авдаг. Чин үнэмс сэшиг бишрэл бол амиа өгч бэлэн байхгүй. Тэний төлөө итгэл үнэмшлийн төлөө. Зүгээр нэг хідэн юм ингээд мөнгө төрөх юм ингээд өгөөд за чи над тэнийгээ болчих энэ тэгчих гэнгээ зүлгддэг тийм итг биш байхгүй юу тий. Манай нэг шав байдаг. Тэгээ тэр настай хүн л да мондог сүжигтэй би тэр хүнийг бүр гайхдаг. Тэг ингээд би хаана ингээд өвдөөл бүр ингээд тэгж байгаа байхгүй юм шиг одоо хитгэхгүй болохгүй юмхтэй байг. Багш нар очно багш нар л очно гэдэг. Тэгэл яваад ирэл надаар ингээд би ингээд ажсаа байлгонгууд ингээд биенээс нэг хөлс гараад чичирч байгаа мэдэгддэг. Тэгэл нулимсэн цэлгнэл ингээд бүр ингээд тий. Тэгээ би нэг үрэлч юм ингээд өнгөт тэгэл ажсаа өнгөт ингээд сэп хийгээл өнгө болж байгаа. Бүх өвчин олон байхгүй. Чин сүжиг бол ийм байхгүй. Би өөрөө хүртэл юм сүжиг байхгүй. Тэр хүн би одоо нэгс дотроо бол гайхах байхгүй. Ямар гайхалтай сүжигтэй хүмүүс их байд юм бэ. Чин үнэн сэтгэлээр хүртэл гэгэрч болно шүү дээ. Зөвхөн итгэл үнэмшлэр бол тий. Тэгээ энэ сүжигэл одоо байх юм бол маш их олон зүйлс зовлонгос бид даван туулах ирч хүчийг тэнэс авч чадах. Ер нь сэтгэлдээ нэг юмд итгэцэн тэндээ даахсан бол нэг цанаал нэг тийм нэг итгэлтэй тийм нэг хангалуун нэг тийм итгэл дүүрэн байдаг байхгүй. Энд ямар ч юмд итгээгүй юм уу тийм хүн бол нэг л нэг тийм ингээд холимтхаа нэг л яахан мэддэхгүй тийм нэг тийм хөө шанартай чиг баримжаагүй тийм тийм юм шиг санагддаг шүү дээ. Тийм бол хүн заавал итгэл үнэмшил байх хэрэгтэй шүү. Тэгээ би заавал буддаг шүтээ гэж хэлсэн хэлээгүй шүү дээ. Залуучууд өөрийнхөө дуртай юм шиг болно хамаагүй. Гэтэ цензур тавиараа бас тийм ямар нөхөр өтөө байна уу гэдэг үзэж судлаараа дотор нь явах шин. Будда өөрөө хэлсэн шүү. Миний номыг үз. Тэгээс шижээр бүр шижээр алч тунгаад үз. Тэгэд болохоор юм байвал аваа, болохгүй юм бол орхиж болно гэж хэлсэн. Бас нэг юм байгаа. Ерөөсөн энэ л 100% зөв юм байна тий. Энэ л өстой гайхалтай юм байна гэд бус бүх юм үүсгээд зөвхөн тэрэнд итгээд тэрнийг ботлох гээд ингээд явах. Эсвэл энэ л буруу юм байна. Ойн бүтэхгүй гэд анханаас нь бүгдийг үүсэх хоёр. Хоёулаа бос жоо туулчрал. Тий. Тийм болохоор энэ бүгдийн эцэст энэ нэвтрүүлгийн утга ухаан ч гэсэн ухаарах байхгүй. Дотор нь юу байгаа юм бэ? Ингэсээ надад юу хэрэгтэй юм бэ? Тэгэхээр би хүмүүсийг хэлэх гээд байгаа нь лам хургуул мэрэгчин төлөгчин биш шүү. Сүм хийд болвол үүсгэнэ байгаагаа биш шүү. Тэ? Чи өөрөө сүм хийдээр очиод энэ над номонд шиг юу ч гаргадаг юм бэ гэж ламаас асуугаарай. Тэ? Өөрөө мэдээ таны гэдэг хичээгээрээ. Тэгээд энэ будаа яг юу хэлсэн юм бэ? Яаж яасан юм бэ? Юу байдаг юм бэ? Гэдгийг асууж мэдээ таныг гэсэн оролдлогыг хийгээрээ. Тэ? Будын шний номос сургуулиуд одоо сүүлийн нэг 4-5 жилийн дотор 1000 гаруй ном байна гэсэн. 1000 гаруй ном бол гарцсан байна гэж хэлнэлээ. Тэгэхээр тийм олон боломжтой бидний ирэх хэрэгтэй боломжтой номууд бэлэн байж байгаа байхгүй. Бидний хэл дээр шүү дээ тийм. Тэгтэл одоо тийм номож ойлгохгүй тийм байна гэсэн хандлагууд маш их байдаг л да. Өөрсдөө ирэл хийлий. Гэхдээ ер нь бол тийм ээ. Эрэлт хэрэгцээ байгаа цагт нийлүүлэлт бол заавал байдаг. Гэдгийг бол яваад байгаа байхгүй тийм. Зөвхөн ном уншуулаад ингэ болно. Тэгээд нэлээд мэдэхгүй гэсэн тийм хэрэгцээ мэдлүүлгийг гэснийг хүсээд байгаа тохиолдолд тэрэнд тохирсон одоо мэрэгшин төлөгчний байдаг заавал тийм байгаас үгүй болж байгаа. Энэ өөрөө үгүй болж ижил хүн гэж бол орхолж болж байна л да тийм. Миний нэг таньдаг хүн байдаг л та. Чи очиод миний өмнөөс аян замын ерөөл уншуулчаарай. Миний өмнөөс одоо бараг сүлд дуудуулчаарай гэл тэгтгэлтэй. Тэгэхээр яг гоо би хийж өгж байгаа доо нэг ядраад ч юм уу тийм зүйл байхгүй ч гэсэндээ тэр хөө өөрөө явбал илүү үр дүнтэй байх та өөрөө явбал өөрийнх нь үйл нь одоо бас барагдах байх та ч гэдэг ч юм уу миний сэтгэл дотор тийм бодол тэгдэж явдаг л та. Тэгэхээр магадгүй тэр хүний өмнөөс би очиод нэрийг бичүүлээд номонд нь суугаад уншууллаа л та. Тэгэхээр тэр хүнд хэр өгөөчтэй байд юм бол. Магадгүй миний танил гэлтгүй телевиз үзэн суугаа хүмүүс бас тийм хүмүүс байгаа шүү дээ. Ээжээ та очиод уншуулчаарай. Миний өмнөөс гэрээ гэж. Тэгтээ цаад хүмүүс ном уншуулъя тэгж байгаа шүү гэсэн итгэл байгаа хэрэг шүү дээ. Тэг уншуулаад таарах. Тэгэхээр яг цаад хүн гэж юм л да. Би ингээ уншуулсан гэж бодохоор сэтгэл нэг л үеийг ингээ бас л бүр оргуу хоосон ч биш юм шиг байна. Тэгээд одоо уншиж чинь шүү гэдэг одоо яг уншиж чинь шүү ном уншиж чинь шүү тэгж чинь шүү гэдэг хэлэнгүү за би залбираа тэгээд ингэж байгаа байхгүй тий. Тэгээд одоо өнөө чинь бас юуны
хотын удамжинч маш их төвжирэлтэй бас яваад ингээд цаг зав гээд маш их юм байна шүү дээ. Тэр бүдээ бас зөөлаад яхад бас хүндрэлтэй тийм бас байж байгаа байна л да. Тэгтээ нэг зүйл байна л да энэ дээр. Чи юуг нэг тавьж чадчихэв үү? Тэ. Тэр маш чухал байгаа байхгүй юу, тэ. Мэдээ завгүй болоод өөр юмд явбаа гэдэг маань өөр юмыг нэг тавьсан тэр бол хоёр урах зүйл байгаа байхгүй юу, тэ. Тэгэхээр чиний хувьд үнэхээр тэр чухал болоод үнэхээр чухал зүйл байгаа бол бус юмаа хоош тавиад тэр л явж чадах байхгүй юу, тэ. Тэгэхээр тэр бол чиний бас тодорхой хэмжээний өсөг бишрэлийн бас хэмжээг бас харуулж байгаа байх л да, тэ. Тэгээ хамгийн сайн нь бол мэдээж өөрөө очиод тийм ээ, өөрөө суугаад, өөрөө дамтаа нь уулзаад, дотор нь явж байгаа мэдээд Будааг хэлсэн дээр ойлгож мэдсэн хамгийн илүү ихтэй шиг тэр сургаалыг мэдээд инх нь бол хамгийн дээдийн юу болох нь бол гарцаагүй нэ илүү сайн болох нь үнэтэй. Тэр болгон бид нар өдөр болгон ном уншуулдаггүй л байхгүй юу нэ тэ. Хаанаар уншуулдаг байхгүй. Тэн дээрээ бид зориод очих юм байна гэхтэй. А тэгээд ном уншуулах ч байдаг юм уу? За заавал ном уншуул гэдэг утгаараас биш л дээ. Заавал зовлон зүдгүүр тохиолдсон үедээ бид нар тэр шиг бишрэлийн сандаг. За нэг болох юм байла ном уншуулах болохгүй нэ шүү те. Тэгээд хэд орон доош ч юм уу заавал ингээд нэг хөлхагцал тохиолдсон ч юм уу дандаа надад зовлон зүдгүүд орсон үедээ л хэд тэр очиод байгаа нэг ийм хандлага байгаад байгаа байхгүй юу. Энэ бол жоохон буруу. Мэдээ тэр очих юм бол зөв л дөө те. Яагаад бид нар зүв зүйтэй байх та, ажиглалтай байх та тийм ээ. Хэд ороноос тайвшралыг авчна хандан гараад нэг сайхан сэтгэл сэргээч хийдэг гэдэг янасыг оруулаад ингэж болдоггүй юм байна те. За эсвэл гэр оронд чинь сайхан одоо юу байгаа шүү дээ. Заавал гандан дээр ч бурхан байд юм биш шүү дээ. Гэр оронд чинь ч гэсэн бурханы шүү дээ. Бид нар бурхантай тийм нэг зураг юм шиг юм уу? Шавар юм шиг юм уу битээ харьцаарай. Бурхантай нэг амьд харьцаа байх хэрэгтэй шүү. Тэ? Одоо би чамтай ярих юм бол сайн байна уу гэж ярина үстэй гэдэг ярьж байгаа юм шүү, тэ? Энэ шиг л бурхантайгаа харьцах хэрэгтэй байхгүй юу? А гэтэл бид нарт за нэг шавар юм уу тийм ээ зурганд л нэг зулуур гэж байгаа юм шиг зад хичээ гэдэг юм гэж. Сүүлдээ бүр энэ алб юм шиг тийм ээ. Ийм ягаар бүрэгцсэн байхгүй. Тэгэхгүй болохгүй албан юм шиг ингээд ядаргаатай юм шиг тиймэрхүү байдлаар бол өргөөгөн дээр шүү дээ тий. Хамгийн гол нь зүрх сэтгэлээс чинслээсэн байх хэрэгтэй. Манай нэг найз байдаг Бадрал гэдэг найз тэр ингээд номдор бичсэн байсан. Дахил өргөхдөө, зол өргөхдөө ч байдаг юм дахил өргөхдөө зүрхнийхэн хайртад бэлэг өгч байгаа юм шиг өргөж яа гэж бичсэн байдаг. Тэгээ тэр амар гоё байхгүй юу? Үнэхээр тийм байхгүй. Энд нь тоос болчихоо, энд нь юу болчихоо. Хамгийн хайртай хүн бэлэг өгөхийн тулд хүн яадаг вэ? Маш сайхан бэлддэг үстэй тий. Тэрэн шиг бурсантаа ингэж амьд харьцах. Ийм л амьд харьцаа баймар хэрэгтэй байхгүй. Ер нь заавал яагаад бид нар ламаар дамжуулах гэдэг ааш гэдэг бас хэрэгцээтэй асуудал. Заавал ламаар дамжуулах гэдэг. Яагаад чиний хэлийг бурхан ойлгохгүй, лам тэр хэлийг бурхантай ярьдаг хэлийг сурцсан. Тийм биш шүү дээ. Чи өөрөө сэтгэл ингэж зүтгэл илэрх юм бол тийм ээ. Илэрх юм бол бурхантайгаа ойрхон байж болно шүү дээ. Өнөө заавал дамжуул шиг харьцах гэдэг. Цаад бурхантай хэлээд өгөөж байгаа л гэдэг байгаа шүү дээ. Ингээд үү тэгсэн ингээд тийм. Надад бас олон хүмүүс ирнэ л дээ. Ингээд янз янзын хүмүүс ирээл ингээд юм ярина. Тэгэхээр ингээд залбираад ингээд өгөөч гэдэг. Чи үнэхээр чинслээсээ залбирх юм бол бурхан чамаас сонсоход бэлэн байдаг юм шүү. Амьд харьцаараа. Чиний ойрхон тэнд биш энд байдаг юм шүү. Тэнгэрийн дээр биш те. Сүм хийдэд биш. Тийм ээ. Чиний хажууд бурхан байдаг юм шүү. Тэгээ улам бурхантай ойртох тусам чи тийм ээ бурханлаг илүү болж чиний хайрнаас нэлээд бэлхэн шүү. Тэ гэж л би ойлгодог шүү дээ. Одоо хүмүүст бол бурхан чөтгөр хоёр хоёулаа хамт оршиж идэгөө гэж зарим ном дээр бичсэн байдаг л та. Тэгэхээр магадгүй одоо ингээ гудамжинд гараа явхад ихэнх хүмүүс хөмсгөө зангидсан, ихэнх хүмүүс уруу дорой гутранг магадгүй энэ одоо нийгэмтэй холбоотой байж болно. Гэхдээ энэ сэтгэл бурхан чанараа илүү одоо гарах уу, чөтгөр чанараа илүү гарах уу гэдэг нь бидний сэтгэлтэй холбоотой юм болов? Тий. Хүний дотор бурхан чөтгөр хоёулаа байна. Тэгэхээр бидний бодож байгаа шиг гээд нэг бодож байгаа шиг тийм чөтгөр, илэрхийлэлтэй чөтгөр, бодож байгаа шиг тийм илэрхийлэлтэй бурхан бол байхгүй л дээ. Сэтгэлийн бурхан чөтгөр байна. Тий. Сэтгэлийн бурхан чөтгөр бол бидний нэг өнөг л муухай үзэл бодлоос ч нь л тэр чөтгөр чинь бий болоод байна. Сайн сайхан үзэл бодлоос ч нь бурхан чинь бий болоод байна гэсэн санаа тий. Чи сайн сайхан үзэл бодол санаагаар дэмжиж бурханлаг болж хайр нөлөө болгож инээж хөгжиж явах уу? Эсвэл тий тэр чөтгөрлөөс муу өгч сонгож эрен тойрны хүмүүсээ зовоож өөрийнхөө чөтгөр шүү болгож ингэж явах уу гэдэг нь хувь хүний сонголт байдаг л да болно. Тэгтэл бид тэнийг мэдээж анзаарч чаддаггүй дандаа бусдыг илүү анзаардаг. Дандаа бусдыг илүү шүүдэг тий. Өөрийнхөө яг яагаад байгааг өсө мэддэггүй. Тэ над нэг хүн хэлж байсан. Өнөөгийн нийгэмд Монголд ганцхан юм хийчихвэл бүх юм болох гээд байна. Годмаар явж байгаа хүн л инээчээ тэгэл болоо гэж. Өөрөө ч хэрэггүй байна гэж тий. Яг үнэхээр тийм. Би ингээ годмаар ингээ
машинтай ингээд явж байхаар жоохон хүүхдүүд инээж явж байгаа. Хүүхдүүд инээгээд хөөрөлдөл ингээд явж байгаа. Жоохон залуу хүмүүс болохоор тал нь инээгээд тал нь инеэх байгаа байхгүй. Хоёрт мод ч юм уу. Тэгээд тэр ахмад хүмүүс болохоор бас нэлээд жоохон баргаар дуусраатай, нэг л чухалхан дуулч юм уу, энэ хөсраатай байгаа байхгүй. Яагаад тэр хүмүүс тэгээд зовж яваад байна вэ гэхээр бид нар нэг үнийгээ хайрлаж чадахгүй болсон байна. Тэр хүн ажиглалгүй л байгаа байхгүй. Хүн ажиглалтай байгаараа л хүн инээдэг байхгүй. Үнэндээ бол тийм. Чиний инээд чинь улам цөөрөөл чиний жоохон чухал царайлал тийм ээ. Ингээл байгаа болвол амьдрал дээр чинь нэг л зүйл болохгүй байна. Энэ биш шүү. Энэ мегаан чи удаа үргэлжлүүл улам л дороотон шүү. Улам л гундан шүү гэсэн санаа. Хэрвээ чиний инээд чинь хэмжээнд юм байвал за яах вэ болж байгаа юм хөө байхад болж байна. Харин чиний инээд чинь улам нэмэгдээд тийм ингэх юм бол чи ажралтай байна шүү гэж хэмж. Би нэг юм судалгаа сонсч байсан. Тэнд дээр ингэж ütсэн байна л да. 6 нас хүртэлх хүүхдүүд өдөрт дунджаар 300 удаа инээдэг гэсэн тооцоо гарсан. 45 нас хүртэлх хүмүүс өдөрт дунджаар 14 удаа инээдэг гэсэн тооцоо гарсан. Түүнээс дээш насны хүмүүс өдөрт дунджаар 4 удаа инээдэг гэсэн тооцоо гарсан. Тэгэхээр бид нар хүүхэд байхдаа л хамгийн их аж аргалтай байсан бол таарч байгаа. Тэ? Хүүхэд байхдаа л хамгийн аж. Тийшэнж хүсэн гинэ, тийм ээ. Сайхан уужсна буцаал нэг л явчихна, тэ. Бид нар нэг уйлсан болвол тэрнээс гарч чадахгүй тэ. Рожон гол юм болно да, тэ. Бос хурдан нэг ингээд шилжиж ингэж чаддаг тийм байгаа даа. Тэг би заримдаа бодод хорвоо дэлхий дээр тийм ээ. Бүх хүмүүс хүүхдэрээ үлддэг болвол ямар их аж аргал бай гэж боддог. Зүгээр л баяр хөөр инээд тийм ээ. Диваачин шууд энэ тэр чигтэл бурхны орон болчих байхгүй. Хүүхдээ ягаад бурханлаг юм бэ гэж хэлдэг тэр байхгүй тийм. Ягаад л хэлдэг юм хоног мууснаа байхгүй. Зүгээр гэрэн цайлган байхгүй. Тэгэхээр мууснаа орж ирэл, тооцоол орж ирэл, бодол орж ирэл тэгээ зовлон үүсэж байгаа шүү дээ. За тэрний гааш тэгдэг чинь ба, энийг гааш ингэчмээр гэл ингээл эн чинь биднийг морьгоо хоноолол ингээд зовлонд ороод тэгэл өөрөө ажиглалгүй болгоод эргэн тооны хүнээс ажиглалгүй болгочих байгаа байхгүй. Тийм болохоор бүгдээрээ өөрийнхөө бодлыг усрыг олцгоё. Тийм ээ. Өөрийнхөө сэтгэл хөдлөлийн тэр сөрөг хандлагуудыг чөтгөрлөгөөдийг алилахаар усрыг битгий дэмжижээ тий. Чөтгөрийн пен битгий бол зөв зүйтэй дандаа анхаарч. Яагаад бид нар зөв зүйтэйг анзаарч харж чаддаггүй юм бэ? Болж байгаа бодож байгаа зүйл нь хорвоод бас зөндөл байгаа байхгүй. Тийм ээ. Хүн болгон төгс төгөлдөр бас биш шүү дээ. Тэгвэл бид нар хүн болгон төгс төгөлдөр болохгүй л өөсөв нь гоочлол ингээл явах юм. Сайхан чанарууд бол зөнд хүмүүс байгаа шүү дээ. Хайсаар байгаад мууг нь олох биш. Хайсаар байгаад зөв зүйтэй сайхан чанарыг яагаад олж болдоггүй юм бэ? Чи муу чанарыг олж харснараа чи бас юу хожих юм бэ? Чи өөрөө бохимдаад хүний мул шагаагаад тий? Бас нөгөө талаараа хүн болгон бас өөрийнхөө байх бас хэрэгтэй шүү дээ. Тий? Хүн болгон бас чамтай адилхан бодолтой байх бас албагүй шүү дээ. Бид нар алсан нэгэнд амьдарч хүн болгон өөрийнхөө бодолсноо ялгах хэрэгтэй байхгүй. Тэгвэл өөрийнхөө бодол санаатайгаа зөрөнгүүтлэр хүнийг ингээд буруутгаал юм ингээд. Тэгэл дандаа тийм хайгаал, дандаа болохгүй бодгүй байна. Нэг талаар бас одоо энэ нэвтрүүлгийн бас ачаалууд нь энэ. Яагаад гэвэл энэ сошиал медиа энэ мэдээлэл бол маш сайхан мэдээлэл технологи гайхалтай хөгжиж байна. Өнөөдөр нийгэмд хүмүүс нь сайхан зүйлсийг хялбарчилж байна, маш амар болж байна. Нөгөө талын сөрөг юм нь хитрхи сөрөг юмд яваад байна шүү дээ. Тэ? Сайн сайхан юм маш бага яваад байна шүү дээ. Ядаж нэг 50% байж болдоггүй мө гэж би боддог байхгүй. Тэ? Яадгийн тэнд хэдэн хүн аллаа хядлаа болвол дэлхийд яг хэдхэн цагийн дотор бүх хүн сонсч чадчих байгаа байхгүй. Тэ? Би тэр мэдээ сонсох хэсэвэл энэ хүүхдийн толгой авлаа тэглээ гэдэг гэл тэ. Тэгээ дараа надад хэд хүн уцсан шүү дээ. Би орой ортгаж чадахгүй байна одоо яах вэ гэх тэ. Шууд нийгэмд ийм айцыг ингэ түгээгээд байгаа байхгүй. Тэ. Тэгснэрийн тийм айцыг түгээд тэгснэрийн бид нар өөрсдөө төгшөөртэй юм болоод шүү дээ. Харин зөв зүйтэй ийм ухаарлын, гэгэрлийн, сэхэрлийн эсвэл Google-тэй ханаа үзчихсэн тэр байхгүй болно л тэ. Уул нь телевизийн удирдлагч чамд байгаа шүү дээ. Тэгсэн мөртлөө бид нар ингэ мууд амар дуртай. Хайсаар байгаа тэрнийг олцоод ингэж бүтэхгүй яста манай нэг юм яста тэр тийм гээл солихгүй үзээд байгаа байхгүй. Сонирхож байна. Шангираа шатсан гэсэн шатхад зөндөө хүмүүс дуустал одоо нэг гал онцлол нь одоо удаа зогсдог гэж байгаа. Дараа цоцдог гэж байгаа байхгүй. Муу юм бид нар яагаад юм дуртай болсон бэ? Хэдэн хүн ингэж хэрэлдээд ингэ содлох юм бол одоо яслаас бүтэхгүй гэсэн мөртлөө хараад байгаа байхгүй. Тийм муу дуртай бид нар тий. Тэгсэн мөртлөө аюул бол хажуутлын айлын хүн чинь хичнээн буян үйлдээд хичнээн хүн талархал өгөө хүмүүсийг баярлуулсан байгаад хажуутлын айлын хүртэл тийм хөршөөлөх хоног хүртэл мэдэхгүй бид нар байж байгаа байхгүй. Яагаад? Энд чинь нөгөө бурхны сонгох, шүтгэж сонгох тий. Тэгээ бурханлыг сонгосноор л хүмүүс яадаг вэ гэхээр хүн болгоны дотоод бурханлаг чанар байдаг шүү дээ.
Хүн болгоны хатартал бурхандаа чанараа нуугдсан байдаг байхгүй. Тэрнийг бид нар хайж аваад олж болдоггүй юм бэ. Ар жаргалтай хүн л ар жаргалыг олж харж чаддаг юм билээ шүү. Зовлонтой хүн бол зовлон донд харж чаддаг юм байна. Тийм болохоор бутраад бусын дотор байж байгаа тэр бурханлагыг олж харах юм бол чи өөрөө бурханлаг болдог гэсэн үг. Сайн сайхныг олж харснараа чи өөрөө амгалан тайван байдаг гэсэн үг. Сөргийг дэмжиж юмыг өгөөсгөснээрээ юм засардаггүй бол засрах байж болно хамаагүй тийм. Тэр засрах байж болно хамаагүй. Тэгвэл сөргийг дэмжснээрээ биш эргийг энд сонгож бий болгоснороо юм илүү засармаар юм шиг санагдав. Дайнд бэлдээлээвэл дайн гараал байдаг. Зэвсэг үйлдвэрлэлээвэл тэрэнд хэн нэгэн өгч байгаа. Инх тэрний төлөөгөө бид нар дайнд бэлдээд шүү дээ. Шорон барайлавал дүрээлээ. Эмнэлэг барайлавал хүмүүс өвчлөөлээ. Яг бол тийм юм чи бэлдээд байгаа учраас. Тэгэхээр зөв зүйтэй илүү бэлдэж, зөв зүйтэй илүү нээлттэй бид байд сурах нь чөөрөн шалгаралтай болох, эргэн тойрны хүмүүсээс шалгаралтай болох, нийгэмч шалгаралтай болох. Яг тэгвэл нийгэм өөрөө гэр бүлээс бүрддэг, гэр бүл өөрөө хувь хүнээс бүрддэг. Нийгмийн чи өөрчлөе гэвэл, эргэн тойрны өөрчлөе гэвэл, тийм ээ, тэр 76 гэж хүмүүс ярьдаг л тэрний өөрчлөе гэх юм бол ихтэй чи өөрөө өөрчлөгдөв. Тэгвэл гэр бүл чинь өөрчлөгдөнө. Гэр бүл өөрчлөлт нийгэм өөрчлөлт, нийгэм өөрчлөлт бүх юм тэр өөрчлөгдөнө. Гэсэн юм санаал хүмүүс нийлэх дуртай байхгүй. Одоо тэгээ гадуур ингээд сүсгтэй олон биш зүгээр ингээд би бол ямар ч сүсэггүй, би ямар ч юм шүтдэггүй. Би зүгээр л нарандаа одоо залбирдаг, ижи авда залбирдаг гэсэн хүмүүс олон байдаг л да тийм. Тэгэхээр зарим хүмүүсийг та нарыг гандаа орооч, номоо уншуулаач гэхээр гандаа удлаа. Одоо мөнгөнийх болцсон ч гэдэг ч юм уу тий. Одоо л ер нь лам нар одоо мөнгөний төлөө явдаг болсон, бизнес болцсон. Тийм учраас шүтээд яах юм гэд хүмүүсийн сүсэг бишрэл бас нэг талаараа хаагдаад байна л да. Тэгэхээр тэрийг яаж одоо зөв голдролд нь оруулах хэрэгтэй юм бэ? Ямар ч байсан лам хувраг хүнийг шүтээд бурхан багшийн сургаалыг одоо өөрийнхөө амьдралд хэрэгжүүлээд явах нь чухал юм уу? Эсвэл худлаа эн чинь одоо бизнес гээд орхих нь одоо орхиод өстой магадгүй тэнгэрт байгаа нарандаа ижи авда залбираа явж явах нь зөв юм уу? Дотор нь номон дотор юу хэлж байгааг ойлгож мэдээгүй байж ээж тийм ээ. Зөвхөн өнгөцгөн харснараа бид нар юмээ дүгнж болохгүй тийм. Магадгүй таны сүсэг бишрэлийг унгахаар тийм үйлдэл гарсан, тийм хийсэн лам хуургууд бас байж болно тийм. Лам байж болно. Би хуургаж хэлмээргүй тийм хүмүүсийг бол тэрний хүмүүст би бол харамсаж байна тийм. Бас яагаад би тийм яриачсан бэ гэдэг одоо сонсч байсан. За одоо ингээд ярьжсэн чинь шууд цаавал яриад унсан гэсэн чинь миний сүсэг бишрэлэгдсэн гэсэн бид гэж хандан гараагүй гэдэг юм уу тийм. Тийм хандлууд байгаа. Энэ бүгд бол бас лам нарын өөрсдийнх нь буруу. Тийм алдархалтай бол би зөндөө би. Гэтэ бүгдэрийн тийм биш. Нэгдүгээр тийм ээ. Бүгдэрийн ч шууд ихэнх нь бас сайхан хүмүүс байдаг. Би мэднэ. Лам баажгаад гарсан болсон хүмүүс төр бүр ингээд булхан байгаа далгаа алдаж явсан хүмүүс байдаг. Ямар ч гэсэн зүв байдаг байхгүй. Бид нэг мэддэг. Мөн бас цаад тийм ээ. Дөнгөж зэрэг бид гадна хөнгөцгөн хараад шүү дээ. Гадна байж байгаа үнээр бурхны шишний бүдэн цэцэлчээд байгаа байхгүй. Цаад энэ номон сургаач үнэхээр ахуй зөв л байхгүй. Бид нар тэрнийг нь үзэл судалж ингэхгүй зөвхөн өнгөцгөн тэр ганц гарсан үйлдэл дээр юм уу тэрнийг л тэр жигт нь үүсгэж байгаа бол үнэхээр маш дутагдaltaй хүмүүс. Үнэхээр маш дутагдaltaй. Харин тэр хүний чи засах хэрэгтэй байхгүй. Тэр нь дахиад олон хүний итгэж зүсгэлээр тоглохоос чи аварж байгаа байхгүй тийм болохоор тэр хүн нэлэх хэрэгтэй байхгүй. Энэ байна шүү. Тийм байна шүү. Энэ чинь ингэсэнгүй ингэж олон хүн ингэж байгаа шүү. Энэ буруу шүү. Яа тэгж болохгүй шүү. Тэгвэл тэр хүн дараа нь дахиад тийм ээ. Тийм буруу үйлдэл гаргахааргүй юм уу тэгж царч юм уу тэгэх юм болно. Тэгээ би түрүүнд хэлсэн сүм хийдэл үйлчлэгээ байгуулах бол ерөөсөн биш шүү. Тэ. Зүгээр яг бид нар сүм бишрлээ энэ чинь чамд үйлчлэх гэж тань зөвхөн дотор байж байгаа юм биш шүү. Зүгээр л таны сэтгэлийн асуудал байхгүй. Чидэнд очиод сайхан дайвшралыг аваад тийм ээ ном уншуулад ингээд зэрэгдэг бол таны авч байгаа чамд хэрэгтэй болохоос биш тийм ээ. Тэр хүмүүст хэрэгтэй биш байхгүй тийм. За энэ дээр бас нэг зүйл байдаг хүмүүс ингээд шин болоо гэх аваал байна тийм. Тэгэл ингээд бидний харж байгаа шиг биш ээ. Жишээлбэл манай Эрдэнэцэг гэдэг бодол зүйл манайх ч гэдэг зүйл бүхэлдээ төрийн хэмж мэдлэлт байдаг тийм. Одоо тэр билет таслаа тэр орлуулах бүгдээрээ төрийн мэдлэлт музей хэлбэрээр байдаг тийм л газар. Манайх бол дугуйныг ашиглаж хурал орж байгаа байхгүй юу? Бид нар энэ өсдөж байгаа хүмүүс байдаг тий. Тэгээд хүмүүс чинь бүгд ардаа гэр амьдралтай хүмүүс. Тэгээд бид нар хурал номоо ингээд уншаад явдаг. Тэгтэл бид нар юунаас орлого ордог гэхээр тэр мэдээж хүмүүсийн өгж байгаа өрлөг тэргүүл орж байгаа байхгүй. Тэр нь бол бид нар жишээлбэл би гэхэд 200 сая төгрөгийн салин авдаг. Тий. Маалгамд 180 160 сая төгрөгийн салин авдаг байхгүй. Тэргүүл бид нар яаж яагаад амьдрал ингээд явдаг.
яа над бол би гэр бүлгүй хүн над бол ингээ болоо явчих юм л да. Бас гэр бүлтэй лам монгод бол бас хэцүү байгаа байхгүй тий. Тэрс тэгтээ анхтлаа баяж чаад юм уу тийм айхтар болоо тэгэл аваад ингээд байгаа зүйл нэмэхээр байхгүй. Хөдөө оролтлоо байхгүй. Одыг бол мэдэхгүй юм зүгээр тий. Тэгээ би бас тодорхой хэмжээгээр манайх бол тодорхой хэмжээгээр маш буйны байгууллагын одоо тийм нийгмийн халамжийн үйлсийг бол маш ихээр зохион байгуулж шийдэг. Сүүлийн 10 жил хийж байна тий. Магадгүй тэрнийг хэтэрхий хүмүүс сурталчилдаг уу тий. Тэглээшөө, инглээшөө гэж тэгдэггүй. Лам хүмүүсийн тийм их чанар нэг ягаад гэж нэг би гэсэн үгжлийг дандаа дарсан тийм ээ. Тим сургаал байдаг болохоор тиймхүү дараахан байдаг. Үнэхээр гайхалтай мондоо ламнар Монгол зөндөө байгаа. Бүр гэрэл нүшинд хүртсэн тийм ламнар зөндөө байгаа. Би мэдчихэв. Тоолоход хүртэл ингэ шатгаар олон тоо гарч байгаа байхгүй. Тийм болсон гайхалтай хүмүүс бид нар байгаа байхгүй. Бид нар харснараа битгээд өгнөрээ юмыг. Тий. Тийм болохоор итгэж зүсгэлж тийм ээ. Ингэж явчаа. Хизээж битгий сүсэг бишрлээ битгий хайчаа. Ганцхан үлдийн төлөө бүсгүрчлэн хайна гэдэг бол чамаа маш ахархан байгааг л шинжүү гэж хэлгээр байна та тий. Тэгэлгүй яг хаа тэгэхээр үнэхээр ингээд яриан дундаас зөндөө олон зүйлийг ухаарж авч зөндөө олон зүйлийг нөгөө асуултын хариултаа олж авч юм л та. Тэгээд үнэхээр цаг их байдаг бол ингээд өдөржин ингээд өдөр болох ингээм хамтдаа ярилцмаар байна. Тэгээд яг одоо үлзий телевизийг үзэн суугааны тэрхэм үзэгч та бүхэн ухаарах уу цуврал нэвтрүүлгийн нэгэн дугаарыг хүлээн авч үзлээ. Тэгэхээр өнөөдөр бол бас зөндөө олон зүйлийг ярихыг хүссэн боловч энэ хүрээд өндөрлөж байна. Гэтэ сүсэг бишрэлтэй байна гэдэг таны амьдралд ямар ач буянтай болох, сүсэг бишрэлгүй байна гэдэг танд одоо ямар дутагдaltaй байхыг бас багхан ч гэсэн ойлгосон болов гэж би өвдө бодож байна. Тэгэхээр өнөөдрийн ухаарах цуврал нэвтрүүлэгтээ хамтдаа байсан эрхэм үзэгч та бүхэндээ баярлалаа. Тэгээд энэхүү сайхан ухаарлыг харилсан Эрдэнэзүйдийн хамтлам Паасан Сүрэн багштай маш их баярлалаа. Баярлалаа. За баярлалаа үзэгчтэй. Урсан өнгөрөх цаг хугацаанд хөтлөгдөн амьдрах хүмүүний уярал ухаарлан өнд төрүүлж өг.